Би эрхчлөлт хүн бөгөөд Есүс Христийн төлөөлөгч юм. Өөрийн их эзэн Есүсийг нүдээр үзэж түүний тухай ярихад минь та нар итгэсэн. Та нарын тэр итгэл их эзэн Есүсийн даалгавраар хийсэн миний ажлын үр дүн мөн. Түүний төлөөлөгч болсноо би үүгээр батлаж чадна. Иймээс өөр хүний хувьд би Есүсийн төлөөлөгч биш байж болох боловч та нарын хувьд үнэхээр мөн. Хүмүүс намайг Есүсийн төлөөлөгч биш гэвэл би ийм үгээр өөрийгөө өмгөөлж чадна. Барнаб бид хоёр хүмүүст Есүсийн тухай яриад дараа нь Есүст итгэсэн хүмүүсээс үнгүй хоол идэх хэрэгтэй боловч тийм эрхээ огт ашигладаггүй. Есүсийн бусад төлөөлөгч их эзэн Есүсийн төрсөн дүүнер болон төлөөлөгч Петр түүний тухай ярихдаа таач очсон эхнэрээ дагуулж явдаг. Барнаб бид хоёр тийм юм хийдэггүй. Ер нь Есүсийн тухай тунхаглагчид мөнгө олохын тулд өөр ажил хийлгүй, зөвхөн Есүст итгэгчдээс тусламж авах ёстой. Барнаб бид хоёр ч гэсэн ажил хийхээ оронд Есүст итгэгчдээс хэрэгцээтэй юм авах эрхгүй гэж юм. Жишээлбэл цэрэг хүн хоол, хувцас, цалин мөнгөнд санаа тавьдаггүй. Жимсний мод тариад үр шимийг нь авахгүй ирэх хүн байхгүй биз. Бас мал өсгөж хариулаад сүүгийг нууж ашиглахгүй хүн үгүй биз. Өөрсдийгөө ийм эрхтэй гэж ярих нь зөвхөн миний үг биш ээ. Энэ үг ертөнцийн эзний сургаалт хүртэл бий. Тариа гიშгдэг үхэрт тарианаас заавал оногдох ёстой гэж ертөнцийн эзэн хэлснийг Мөшех бичжээ. Гэтэл үнэн дээр энэ үгийг үхрийн төлөө биш, хүмүүсийн төлөө хэлсэн юм. Жишээлбэл газар хаглагч, тариа цайруулагч нар үр тарианаас ашиг олохын тулд адилхан хөдөлмөрлөдөг. Үүний адил Барнаб бид хоёр ертөнцийн эзнийг хэрхэн таних мэдэх тухай та нарт ярихдаа тариачин хүн үр тарих мэт ажил хийжээ. Дараа нь бид эд хөрөнгнөөс чинь ургац хураах мэт авах хэрэгтэй. Есүсийн тухай тунхагладаг бусад хүн ийм эрхээ үргэлж эдэлдэг. Бид та нарт Есүсийн тухай ярьсан анхны хүмүүс учраас тэднээс илүү их юм авах хэрэгтэй гэж хэлж болно. Гэвч Барнаб бид хоёр хизээч ийм юм хийгээгүй. Христийн тухай гайхамшигт үннийг бүхэнд дамжуулах ажилд ямар ч саад төвөг учруулахгүй тулд бид бэрхшээл бүхнийг туулдаг. Иерусалим хотын сүмийн зэрэгтнүүд сүмээ сайн хоололдог. Тахилчид нядалж шатаасан малынхаа махнаас идэх хэрэгтэй байдгийг та нар мэднэ биз. Үүнчлэн Есүсийн тухай гайхамшигт үннийг тунхаглагчдын ажил амьдралд хэрэгтэй бүхнийг бусад нөхдөн өгвөл зохихыг их эзэн заажээ. Гэвч би тийм эрхээ хизээч эдлээгүй бөгөөд одоо ч эдлэх гэж хүссэндээ ч үүнийг бичээгүй. Учир нь би хэний ч тусламжгүйгээр Есүсийн тухай ярьж чадсанараа бахархах болно. Энэ байдлаа өөрчилж, эрх мэдлээ ашиглан бусдаас эд хөрөнгө авснаас өгсөн нь надад дээр. Харин би Есүсийн тухай гайхамшигт үннийг ярьсан гэдгээрээ огт сайрахгүй. Яагаад гэвэл энэ нь ертөнцийн эзнээс хүлээн авсан миний үүрэг бөгөөд энэ үүргээ биелүүлэхгүй байх нь надад үнэхээр аимшигтай санагддаг. Хэрэг би сайн дураар ийм ажилд орсон бол ямар нэгэн шагнал гордож болох юм. Гэтэл ертөнцийн эзэн надад энэ үүргийг өгсөн учраас би зөвхөн хүлээсэн үүргээ биелүүлж байна. Гэвч би хүсээгүй хэрнээ үргэлж шагнал авдаг. Би Есүсийн тухай гайхамшигт үннийг тунхаглахдаа ямар ч эрх дарах үл эдлэж, бусдаас юу ч үл авдаг учраас хүмүүст энэ тухай үнгүй ярьж өгч байна гэсэн. Энэ бол миний жинхэнэ шагнал юм. Үнэн дээр би бусад олон эрхээ ашигладаггүй. Үүнд би эрх чөлөөтэй хүн боловч олон хүнийг Есүсийн өмнө авчрахын тулд тэдний боол мэт болжээ. Жишээлбэл Ивдэчүүд ертөнцийн эзний тогтоосон эртний хуулийг одоо ч дагдаг. Одоо тэр хуулийг боол мэт дагах шаардлага надад үгүй боловч Ивдэчүүдийг Есүсийн өмнө авчрахын тулд заавал тэдний адил байх хэрэг гардаг. Мөн түүнчлэн Ивдийн зан заншлыг үл ойлгогч олон үндэстнийг Есүсийн өмнө авчрахын тулд би Ивдийн үндэстэн хэрнээ тэдний дунд Ивдийн хуулийг дагахгүй байх ёстой гэдгээ мэднэ. Харин энэ бол би ертөнцийн эзний үгийг дагах ёсгүй гэсэн үг биш ээ. Есүс Христэд итгэж түүний үгийг дагах болсон надад Ивдийн хуучин зан заншил, хууль дүрмийг дагах шаардлага байхгүй. Есүст итгэсэн хүн чөлөөтэй байж болохыг би сайн мэддэг боловч түүний тухай гайхамшигт үннийг гүйцэд ойлгоогүй хүмүүс туслахдаа
тэдэнд саадуулж гомдох юмыг аль болохоор хийхгүй байхыг хичээдэг. Ер нь бололцоотой бүх аргыг хэрэглэж аль болох олон хүнийг Есүст итгүүлж аврахын тулд тэр олон хүний аяыг дагах хэрэг надад үргэлж гардаг. Хүн бүр Есүсийн тухай гайхамшигт үнэнд итгэж түүнээс аврал олохыг хүсдэг учраас би ийм байдаг билээ. Бүлтийн уралдаанд олон хүн оролцдог боловч нэгэн төрүүлж шагнал авдаг. Үүний адилаар та нар ертөнцийн эзнээс шагнал хүртэхийн тулд заасан замаар нь бат явах тун. Шагналт байр эзлэхийн тулд тамирчин бүр бэлтгэл хийдэг. Хялбархан муудах лаврын навчин титэм авахын тулд тэд ийм их хичээдэг бол Есүст итгэгч бид ертөнцийн эзнээс яр бусын мөнхийн жаргалыг титэм болгон авна. Иймээс бариа руу ус хийхээс өмнө зог тусах эргүү хүн юм уу? Агаарт хий сарвалзан цохигч тэнэг боксч мэтвэ. Харин тийм олон хүнд Есүсийн тухай ярьсан хэрнээ хожим ертөнцийн эзнээс муу үнэлэлт авч шагналаас хоцрохгүй тулд хүн өөрийгөө албаар боол уулгахын адилаар би Есүсийн үгийг ямагт дагаж бие хичээн гуйлан барьж өөрийн хүслийг огоорон амьдардаг.